Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеэгээс жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг авилгын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан билээ. Та бүхэнд авилгын эсрэг олон улсын өдрийн мэнд дэвшүүлье. 2025 онд энэхүү өдрийг авилгын эсрэг залуустай хамт шудраг маргаашиг бүтээ урайндор тэмдэглэж байна. За Монгол улсын гэлтгүй ер нь альва улсын төрийн байгууллага гэдэг өөрийн гэсэн одоо ажиллах зарчим үнэт зүйлтэй ийм байгууллага байдаг. Тийм учраас Монгол улсын үндсэн хуулийн 1-2 дахь хэсэг заасан Монгол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, төрийн албаны тухай хуулийн 7-гийн 1 зарсан Монгол төрийн албаны зарчим, за төрийн албаагчийн ёс зүйн тухай хуулийн 5-ын 1 заасан төрийн албаагчийн ёс зүйн зарчим гэсэн энэ 19 нийт зарчмыг Монгол улсын төрийн албаагчид үйл ажиллагаанд мөрдөө ажиллаж байна. За тэгэхээр төрийн албаны одоо Монгол бүртгэлтэй 250 мянга гаруй төрийн албаагчид маань одоо улсын их хурлаас баталсан энэ хоёр том үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. За эхнийх нь болохоор авилгын үндэсний хөтөлбөр 2023 онд батлагдсан. Нийт 11 зорилго 473 зорилт 295 арга хэмжээтэй. За дараагийнх нь 2024 онд батлагдсан 9 үндэсний хөтөлбөр байж байна. За энэ нь болохоор 4 зорилго 12 зорилт 55 үйл ажиллагааг ингэж гаргасан том хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрүүдийн хамгийн гол зүйл гэх юм бол төрийн алба өөрөө нээлттэй ил тод байж ёс зүйн эрхэмсдээр энэ авилгаас ангид байх гэсэн дээр нь одоо төрийн байгууллагыг гүйцэтгэл сайжрах гэсэн үндсэн концепттэй. За Монгол улс 1991 онд Галийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенцэд нэгдэн орсноор тус байгууллагаас гаргасан үйл ажиллагааг өөрийн үйл ажиллагаанд ашигладаг. За инхээр Галийн улсын байцаагч бүхэн анх Галийн байгууллагт одоо ороод хавтынхаа А үсэг хичээлийг заалахдаа энэ Галийн байгууллагын ариун шударга ёсны Арушагийн тунхаглал гэсэн одоо энэ тунхаглалыг мөрдөж ажилладаг. За эдгээр зарчим болоод Монгол улсын үндэсний хууль тогтоом заарсан энэ үйл ажиллагаа маань Галийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмд ингэж одоо тусгагдсан ажилдаг. За энийг хамгийн гол нь бид нар энэ хоёр үндэсний хөтөлбөртөөгөө уялдуулаад Монгол улсын үндэсний хууль тогтоомжтой уялдуулаад Галийн үйл ажиллагааг энэ ёс зүйн хууль тогтоомжийн дагуу ёс зүйн энэ дүрмээ мөрдөж ажиллана. За энэ дүрмээ мөрдөж ажиллах энэ боломжийг Галийн байгууллага олгоод үүнийгээ сурталчлаад ингэж ажиллаж байгаа. Төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг шинжилэн батлагдах болсноор үндэсний хөтөлбөрүүд гарлаа. За ингээд Монгол улсын Галийн байгууллага 2009 оны Галийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг эдгээр хууль тогтоомжтой уялдуулаад Монгол улсын ёс зүйн хороо авилаа тэмцэх газар санал авч 2025 оны 8 дугаар сард ингээд батлан гаргасан байгаа. За ингээд Галийн харилцаанд оролцож иргэн аж ахуй нэгж та бүхэн Галийн улсын байцаагч ямар нэгэн байдлаар та бүхэнд үйлчлэгээ үзүүлэхдээ ёс зүйн зөрчил одоо үйлдэл эсүүлтгүү гаргасан тохиолдолд Галийн байгууллагын нээлттэй утас 181281 засгийн газрын 1111 нээлттэй утсанд мэдээлэл өгөх боломжтой. Ингээд таны бидний үйл ажиллагаанд өгж байгаа үнэлэлт өгнөлт цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг болно гэдэгт найдаж байна. Галийн ерөнхий газар